дэжүүхийн ерөнхий шүүгч ганц зориг шүүх засаглалыг бэхжүүлэх нь хосолмол түншлэлийн төслийн удирдагч Андрес Штютэй 2025 оны 4-р сарын 17-ны өдөр уулзлаа. Уулзалтад улсын дэжүүхийн шүүгч зогт гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан референт Гэрэлмаа шүүх засаглалыг бэхжүүлэх нь хосолмол түншлэлийн төслийн байнгын зөвлөх Кристоф Капицки, 1-р бүрэлдэхүүний хэсгийн ахлагч шүүгч доктор Арнд Вэшвафт, Германы олон улсын их зүй хамтын ажиллагааны цагийн ажилтан ТV-ийн төслийн зохицуулагч Катрин Тэгедер нар оролцов. Уулзалтын үеэр улсын дэжүүхийн ерөнхий шүүгч ганц зориг улсын дэжүүхээс төслийн хүрээнд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж чиглэсэн үйл ажиллагаа болон шүүхийн академийн чадварыг бэхжүүлэх, сургалт судалгааны чанарыг сайжруулах арга хэмжээг үр дүнтэй, өгөөжтэй байдлаар хэрэгжүүлэхэд анхаарч байна гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн төслийн удирдагч Андрес Штю төсөл зөвхөн хэрэгжүүлэгч талд бус оролцогч бүрт үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Хүлээн авагч байгууллага төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжлийн хандаж байгаад таатай байна гэдгийг тодтогч байв. Европын холбооноос Монгол улсын шүүх засаглалыг бэхжүүлэх зорилготой хөтөлбөрийг улсын дэд шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооны хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд төслийн эхний 6 сарын хүрээнд хийгдэх арга хэмжээг наривчлан тогтоохтой холбоотой уулзалтууд үргэлжилсээр байна.